Үлзий бат барьцаат зээлийн газар. Манай барьцаат зээлийн газар нь телевизэр, ноутбук, алт, монет, мөнгөн аяг барьцаалын үйлчлүүлэгч тавхандээ хүү баг, үнэлгээ өндөр зээлийг олгож байна. Манай давуу тал та хүү төлөх болгондоо үндсэн зээлээсээ хасаад явах боломжтой өгөөд хүүгийн уян хатан нөхцөлтэй. Та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ. 10 дугаар байранд байрлах Үлзий бат барьцаат зээлийн газар. Оройн төргийн эрхэм үзэгчдээ бид та бүхэнд мэдээ танилцуулахад бэлэн боллоо. Анхаарал хандуулна уу. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзий бат барьцаат зээлийн газар. Эхний мэдээ танилцуулъя. Өнөөдөр буюу жилиг бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхийн нийтэд сэтгцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр бүсийн онцлогын эмчилгээний төв иргэдэд сэтгцийн өвчлөлийн шалтгаан нөхцөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээлэл өглөө. 1992 онд дэлхийн сэтгцийн эрүүл мэндийн холбооноос энэ өдрийг дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж явахаар тогтсон. Улмаар 2000 оноос эхлэн Монгол улс сэтгцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж энэ өдөр иргэдэд сэтгцийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч байгаамаа. Дорн таймгийн тухайд ажлын байрны стресс нэрийн дор өдөрлөг зохион байгууллаа. Сэтгцийн өвчлөлд архиталтаа сүйдэлтэй ослог гэмтэл гол нь нөлөөлж байгаа бөгөөд энэ төрлийн өвчин залуучуудын дунд түгээмэл тохиолдож өвчлөгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг хэлж байна. Миний одоо эмзэглэж явдаг зүйл бол энэ архиталт гэж боддог. Энэ их залууч чинь Өнхөө улсын сургуулийн хүүхдүүд хүртэл ууж байна. Ийм учраас энэ архиталтаа нэлээд дөрвтэй тэмцэх ёстой. Энэ залууччин гэдэг бол залуу хүн гэдэг чинь хамгийн гол нийгмийн тойш шүү дээ. Ийм учраас энэ залуучуудын сэтгцийн эрүүл мэнд өөрийнх нь эрүүл мэндэд одоо чиглэсэн ийм одоо төсөл янз бүрийн арга хэмжээ бол сайн явуулах хэрэгтэй. Ер нь эрүүл мэндийн үйлчлэгээний нэг чухал хэсэг нь бол урьдчилан сэргийлэх. Мэдээлэл, сургалт олгох, хүмүүс эрүүл мэндийн боловсрол олгох тэг шийдвэр их ажиллах хэрэгтэй л да. Тэрнээр өвчлсөн хүн бол тодорхой. Өвчтөе хүн бол эмнэлэгт ирээд эмчлүүлээд тэгээд эмчтэй үзүүлээд явчихна. Эрүүл хүмүүс рүү чиглэсэн өвчин эмгэгээс сэтгцийн эрүүл мэндэд хамгаалсан энэ одоо янз бүрийн энэ хэвийн бус одоо хэрэглээ энэ чиглэл рүү чиглэсэн ийм сургалтууд эрүүл мэндийн сургалт бол хэрэгтэй байгаа. Ер нь эрүүл мэндийн боловсрол гэдэг бол хүний одоо амьд явахын баталгаа, эрүүл мэндийн баталгаа, сайн сайхан аз жаргалтай амьдрахын баталгаа. Ийм учраас энэ урьдчилан сэргийлэх ажил руу бол доктортой, тасралтгүй ер нь бол эрүүл мэндийн үйл ажиллагааны гол чиглэл нь бол урьдчилан сэргийлэх чиглэл байх хэрэгтэй. Ингэж чадах юм бид нарын хүн амаа эрүүл мэндээс хамгаалж чадна. Сэтгцийн эмгэг үүсгэж дараагийн нэг томоохон хүчин зүйл бол ажлын байранд дэх стресс. Хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар нийт хүн амын 60-аас 70% нь өдөр тутамдаа стрессдэг. За нийт ажиллагчдын 64% нь ажлын байрны стресс зүртдэг. 26% нь ажлын байрны стрессээс үүдэлтэй бие махбодын өвчнөр өвчлсөн. За 46% нь ажлын байрны стрессээс болж ажлын байраас сольсон байна. Эрүүл мэндийн газар болон бүсийн онцлогын эмчилгээний төвийн сэтгцийн эрүүл мэндийн тасаг хамтраад хүн амыг стрессээс хэрхэн зөв тайлах талаар энгийн арга барилыг зааж сургаж тэгээд өөрсдөд нь дадал хэвшил болгох зорилготойгоор ажиллаж байна. За ард иргэд маань сэтгцийн тулгамдсан асуудал буюу стрессээ зөв тайлж сурах. За тэгээд бүр сэтгцийн тулгамдсан асуудлаа тайлж чадахгүй байгаа хүмүүс нь сэтгцийн эрүүл мэндийн тасгаар хүрэлцэн ирж үйлчлүүлж байгаасаа гэсэн мэдээллийг өгөх зорилготой бол энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Дорн таймагт жилд 5-аас 6 мянган иргэн сэтгцийн эрүүл мэндийн тасгаар үйлчлүүлж байна. Тэдний 500-аас 600-д сэтгцийн өвчнөр өвчлсөн байдаг байна. Тиймээс хүн амын дундах сэтгцийн эрүүл мэнд анхаарах асуудлын нэг болсныг дээрх тоо баримт харуулж байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзий бат барьцаат зээлийн газар. Дорнод аймгийн ахуй үйлчилгээний салбараар 400 гаруй ажиллагчтай. Гэвч тэдний 80 орчим хувь нь өөрийн гэсэн ажлын байргүй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт 100 цагт 400-аар ажиллагсад ажиллаж байгаа бөгөөд ихэвчлэн оёдол, өсчин гоо сайхан, гаруй засвар, гэрэл зураг, автоцорын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ салбарыг хөгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг бол ажиллагсад нэгдэн нийлэх замаар бизнесээ өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна. Тэгээд бид нар чинь ингээ орон нутгтаа үйлчлэгээ явуулдаг шүү дээ. Тэгээд манай одоо ийм том үйлдвэрүүд те үйлдвэр компаниуд энэ төр бол гадагшаа биш орон нутгтаа тийм захиалга хувцсныхаа те дөрөмт хувцс форум ажлын хувцсны захиалгыг бол орон нутгтаа энэ төр захиалж өгвөл бид нар бас тийм оёх боломжтой оёлчид нэгдээд оёж болно. Одоо бид нар ер нь нэгдэх гээд үйл ажиллагаа ер нь тэлжил байгаа л да. Үйлдвэрийн хэмжээнд массын хувцс оёх гээд бас бэлтэж байгаа ер нь бэлтгэл ажиллаж байна. Түүнээ борлуулах зах зээл ер нь ямар вэ? Зах зээл манай энд бол бас Дорнод аймагт бас хэцүү худалдаа авах чадвар энтрээд бас хэцүү шүү дээ. Тэгээд бид нар чинь урагшаа гаргадаг. Урд хөшрөө. Тийшээ бас өвөр монголчууд дээл хувцс гээд их өмсдөг болохоор сайн байдаг юм. Хотоодын аж ахуйн нэгжүүдийг хэр амтраа ажиллаж байна? Одоохондоо бас ер нь муу шүү. Явандаа ер нь тэгээд хамтарч ажиллах санаатай ер нь үйл ажиллагаа хэлэх гээл байгаа л да. Ер нь хүчин чадлын хувьд бол боломжтой юу аж ахуйн нэгжүүдийг хамтарч ажиллах. Яг дангаар бол боломжгүй одоохондоо. Манай аялалчид маань өөрсдөө хоорондоо нэгдээд ингээд том үйлдвэр болгож хүчин чадлаа нэгдэхгүй бол дангаар бол хэцүү. Одоо аялалчид ингээд нэгдэхэд шаардлагатай зүйл нь юу вэ? Шаардлагатай зүйл бол мэдээж ажлын байр те ингээд нэгдээд ажиллаа гэхэд тийм том объект л ер нь байхгүй байгаа. Тийм. Ажлын байр л ер нь шаардлагатай. Нэгдээд одоо дээр үз чинь ахын үйлчлэгээ чинь бүх салбар нь ер нь нэг дор байсан шүү дээ. Тэрэн шиг тийм том объект л ер нь нэгдэж ажиллахад тийм шаардлагатай. Болгоомж байгаа асуудал манад бол одоо энэ цааш энэ гадагшаа тэмцээн уралдаанд явхад бас дэмжлэг үзүүлнэ ер нь энэ тулгымцсан асуудал төр бол яригдчихэж байгаа. Ажлын байрны тухайд юу вэ? Ажлын байрны тухайд бол одоо ер нь оюутнууд одоо политехникээс сурж байгаа оюутан мөн одоо өсчөд өөрийн юугаар ур чадвараар гоо сайханчдын дээр өөрснийхөө хүмүүсийг одоо нэлээд ажлын байраар хангаж байгаа. Ер нь бол төгсөөд ирж байгаа одоо энэ төгсөгчдөөс бол олон өсчөд гоо сайханчдыг салбарууд нэг нэгээр нь Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Одоо үзэгч та бүхэнд зарим үйл явдлыг хураангуйлан багцлан үзүүлье.
Дэлхийн эмэгтэй гайд эмэгтэй скаутын холбоо жилд нэг өдрийг огтд зориулж тэднийг сонсож тулгарч байгаа асуудалд нь анхаарал хандуулж баснаачлаг гаргасныг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеэд дэмжин жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг олон улсын октын өдөр болгон тэмдэглэж байхаар тулгуурласан. Одоогийн байдлаар дэлхий дээр өөрийн хязгааргүй хүч чадлаа ашиглах боломжтой 10-аас 19 насны нийт 600 сая орчим охид байна. Гэвч нийгмээс авч байгаа мэдээлэл олон улсын хөгжлийн байгууллагын нөлөөллөөс болоод эдгээр охтын нөөц залга улсаар байгаа бөгөөд өсвөр насны охтыг хамгаалах асуудлууд хоцрогдож байгаа юм байна. За дорн тамгийн засгийн дэргэдэх гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас охтын өдрийг тохиолдуулан сургууль цэцэрлэгүүдэд боловсролын орчин дэх хүүхэд хамгаалах сэдвүүдэд сарын 1-ийг зохион байгуулах ажлын чиглэлийг хэрэгжүүлжээ. Түүнчлэн өсвөр насны охтын хамгааллын асуудлаар мэрэгжлийн байгууллагын хамтарсан сургалт зохион байгуулах, охидоос тулгамдсан асуудлаар танилцсан судалгаа авч гарсан дүгнэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Оны эхний 3 дугаар удирлын байдлаар 132 эрүүгийн хэрэг шүүхэр шийдвэрлсэн байна. Гэмтэргийн улмаас 6 хүн насварч 7 хүн хүндэжээ. Шийтгэлийн тухайд 104 хүнд 20 хил ногдуулснаас 40 хүнийг биечлэн эдлүүлэхээр 18 хүнд баривчлах ял, 1 хүнд торгох ял, 7 хүнд албадан ажил хийх ялыг тус тус оногдуулжээ. Шийдвэрлсэн хэргийг төрлөөр нь ангилуулаад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмтэрэг 30, хүчин дэх гэмтэрэг 8, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмтэрэг 10, за мөн хүнийг санаатай алгах гэмтэргүүд голчж байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент гэгч Үлзийбат барьцаад зээлийн газар. Энэ жилээс эхлэн 5-10 дугаар сард бүх нийтийн гүйлд автомашингүй өдрийг зохион байгуулж эхэлсэн. Ирэх Бямбарагт буюу 10 дугаар сарын 14-ний өдөр Дорнотон марафон 2017 тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн 5 дугаар сард зохион байгуулсан Дорнотон марафон тэмцээнд 61 байгууллага 2000 гаруй иргэд оролцжээ. Энэ удаагийн тэмцээнийг 5 насны ангиллаар зохион байгуулах бөгөөд 15-аас 18 насныхан 3000 м, 19-өөс 29 насныхан 3-аас 5000 м, 30-аас 39 насныхан 3000 м, 40-өөс 49 насныхан 2000 м, 50-аас дээш насныхан мөн 2000 м-т гүйх юм а. Насны ангилал бүрт эхний 10 байр эзлүүлж шагнаж урамшуулах юм байна. За бүх нийтийн гүйлтэнд оролцох иргэд тэмцээнд оролцоход дугаар авна. За харин хамт олон гэр бүлэрээ гүйж спортоор хичээлэх бол дугааргүйгээр гүйх сонголтыг олгож байгаа мэнэ. Мөн шүүгчд бол их туслах болон яг шүүгч биеийн тамирын багш нар манаас их болов ажиллаж байгаа. Замын дундаас орох гарах тэр асуудал дээр бол яг зайнууд дээр бол маршрутууд тэр шүүгч нар бол нэлээд сайн татан оролцуулж байгаа гэх юм. Мөн хаврын гүйлтийг бодох юм бол сургууль цэцэрлэгүүн сургуулиуд маань бүгдээрээ ажиллаж байгаа учраас хүүхдүүд маань оюутан сурагчид манаас олноороо идэвхтэй оролцох боломжтой байгаа. За энэ удаагийн тэмцээн нь бас 14-ний өдөр зэрэг зохион байгуулалтаар болсон байгаа. Аймгийн засаг даргын нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсээс сумдын засаг даргын тамгын газар руу одоо албан бичиг хүргүүлсэн байгаа. Энэхүү тэмцээнийг бол ерөнхийдөө бид нэр цаашдаа ангилал тэмцээний төлөвийг бол олшруулах тийм бодолтой байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр аймгийн төвийн замыг төв замуудыг 3%-аар хамгаалтыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр 3 иргэд маань өдөр 17 бям гарагийн өдөр 9-өөс 13 цагийн төв замууд тодорхой хэмжээр 3 хэсгээр житийн гудам, хянганы гудам, 2 дугаар хяналт замууд гэдэг 2 дугаар хост гэдгээр 3 хойч хөдөлгөөнийг төр хязгаарлаж байгаа. Энд иргэдийг бас тухайн өдрүүд 19-өөс 13 цагийн хооронд хөдөлгөөний хязгаарлалтыг зах дуу хорооллоор буюу явахыг анхааруулж байна. Энэ өдөр бүх нийтийн гүйлтийг сумдад мөн зохион байгуулах бөгөөд энэ удаагийн Дорнот марафон тэмцээн, улсын аврах шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн Дорн тамхи зохиогдоход давхцаж байгаагаараа онцлог болж байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент гэгч Үлзийбат барьцаад зээлийн газар. Хамтаага үзэгчдэд баярлалаа. Харин одоо үзэгч та бүхэн мэдээллийн хөтөлбөрийн дараагийн хэсэгт сумдын мэдээ болон хүлээн авч үзсэн үү?
Эрүүл мэндийн спортын сайдын 2016 оны 147 дугаар тушаал 2017 оны Дорн тамгийн засаг даргын А58 дугаар захирамж Дорн тамиг эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсны дагуу алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж жүжигдгээ хүргэх явуулан эмнэлгээр хүүхэд их хүрэх эмэгтэйчүүд мэдрэл хэд аваа шинжилгээ шүдний төрөлцсөн мэрэгчлийн эмч нарын баг цагаан аваа сумд ажиллаж давхардсан тоогоор 581 иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Чабалсан сумын эрүүл мэндийн төвөөс наачлан 10 дугаар сарын 10-ны өдөр спортын олон төрөл тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд төрийн байгууллагууд болон иргэд олонний тэтгэвртэй оролцсон байна. Удахгүй эрх бэм гарагт буюу 10 дугаар сарын 14-ний өдөр бүх нийтийн гүйлтийг Дорнод аймагт яар зохион байгуулах гэж байгаа. Бүх нийтийн гүйлтэнд иргэд олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Сургууль хөгжлийн төв зорилттой жилийн хүрээнд хөл бөмбөгийн спортыг хөдөө оронтод хөгжүүлэх, хүүхэд бүрийг өвдөгч бие бэлдэртэй болгох, хүүхэд бүр хөл бөмбөгийн спортыг сонирхон зөв техникээр зөв тоглож сурах хүсэл эрмэлзлийг биелүүлж, аймгийн биеийн тэмэр спортын хорооны хөл бөмбөгийн дасгалжуулагч Наранбаатар санал тавьснаар 10 дугаар сарын 6-нд 7-ны өдрүүдэд дасгалжуулагч Наранбаатар, багш Магад Эрдэнэ нарын хамтран зохион байгуулсан хөл бөмбөгийн сургалтанд биеийн тэмрийн багш Хандармаа нийгмийн ажилтан Ариун Балнар суралцагчтай амжилттай оролцууллаа. Сургагч багш нар сургуулийн хөл бөмбөгийн дугуйланд зориулж бөмбөг болон бусад төрөлхтөнийг бэлгэллээ. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгчээр Үлзийбат барьцаат зээлийн газар ажиллаж байгааг дуулгах хатаатай байна. Харин одоо үзэгч та бүхэн Дорнод аймгийн Ханшийн мэдээнд анхаарлаа хандуулна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Аятухтай сайхан амраарай. Баяртай үзэгчтэй. Үлзийбат барьцаат зээлийн газар. Манай барьцаат зээлийн газар нь телевизэр, ноутбук, алт, монет, мөнгөн аяга барьцаалын өөрчлөлөгч та бүхэндээ хүү баг, үнэлгээ өндөр зээлийг олгож байна. Манай давуу тал та хүү төлөх болгондоо үндсэн зээлээсээ хасаад явах боломжтой өгөөд хүүгийн уян хатан нөхцөлтэй та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ. 10 дугаар байранд байрлах Үлзийбат барьцаат зээлийн газар.